OpenAI компанид $1 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Time сэтгүүлийн оны онцлог хүмүүс зарлагджээ. 2025 оны шилдэг тоглоомууд тодорлоо. Apple-ийн үйлдвэрлэлд 2 сул тал байгааг илрүүлжээ. Тэгэхээр болон бас мэдээллийн дэлгэрэнгүй манай өнөөдрийн ажлын ихэнх хэлбэр та бүхэнд хүрэх болно. Билээ авч үзсэн үү? Тэгэхээр entertainment салбарын хамгийн том тоглогч нарын нэг болох Disney хэмэл оюуны загвар хөгжүүлэгч OpenAI компанид 3 жилийн хугацаатаагаар $1 тэрбум хөрөнгө оруулалт хийж Disney-ийн алдартай 200 гаруй дөрүүдийг өөрсдийнхөө хэмэл оюуны системүүдэд ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн баасан гарагт авсан гэдгээ зарлалаа. Тэгэхээр энэ нь entertainment салбар болон хэмэл оюуны технологийн салбарт нэлээдгүй өөрчлөлт авчирч магадгүй гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэгэхээр хөтөлбөрийн эхний хэсэгт энэ мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Тэгэхээр ямар гэрээг хоёр компани байгуулж байгаа? Тэгэхээр энэ гэрээ бол 3 жилийн хугацаатай үргэлжилнэ. Буюу Disney өөрийн бүтээлийн тодорхой хэсэгт OpenAI-д лиценз олгосон байгаа. За тэгээд энэ бол Disney-ийн зүгээс одоо хэмэл оюуны компанид хийсэн хамгийн анхны томоохон лицензийн гэрээ болж байгаа онцлогтой. За яг яах вэ гэхээр Disney-ийн дөрөв OpenAI-ийн дараах гол хоёр хэрэгсэлд нэвтэрж байна. Sora болон ChatGPT-ийн Dolly зураг бүтээдэг, видео бүтээдэг те. За нийт 200 гаруй алдартай дүр, за тэдгээрийн хувцас хэрэглэл танигдхуйц орчныг одоо гадаад орчин байна уу эсвэл дотоод орчин байна уу тэдгээрийг ашиглах боломжтой болж байгаа гэсэн. За үүнд Walt Disney Pictures-ийн Mickey Mouse, Cinderella, за Simba, Frozen-ийн дүрүүд багтж байна гэх мэтчлэн. За Pixar студийн Toy Story, Monsters, за Finding Nemo зэрэг бүтээлүүд бас байна. За үүнээс гадна Marvel Entertainment-ийн бас дүрүүд байгаа. Iron Man, Spider-Man, Ахмад Америк, Black Panther гэх мэтчлэн мөн бусад Avengers-ийн дүрүүд. За мөн Lucasfilm-ийн хамгийн алдартай Star Wars-ийн дүрүүд болон Indiana Jones-ийн дүрүүд бас энд багтж байна. Мөн 20 дугаар зууны центр студийн зарим нэг дүрүүд багтахаар байна. За энэ үйл явдлыг давуу болон сул талаар нь авч үзье л дээ. Тэгэхээр мэдээж Sora Dolly-гийн чанарыг бол эрс сайжруулах нь бол ойлгомжтой. За үүнийг дагаад фэнүүд дуртай дүрүүдэд ашиглан өөрсдийн одоо гоё зураг, видеог үүсгэх боломжтой болоод одоо брендийн оролцоог илүү нэмэгдүүлнэ гэсэн тухайн брендing. За мэдээж Disney шинэ орлого боломжтой болно. Орлого олох боломжтой болно. За харин сул тал гэвэл AI энэ Disney дөрүүдээр богино хэмжээний контент хийгээд эхэлбэл үүний суурь болсон зураач, аниматор, за график дизайнеруудын ажлын байр алдагдах магадлалтай. За хэдийгээр хяналт тавьж байгаа ч гэсэн бас нөгөө талдаа хэрэглэгчид AI-г ашиглан бас чанаргүй эсвэл зохисгүй контент үүсгэх эрсдэлтэй байгаад байгаа. За тэгэхээр сонирхолтой бас нэг юм дуртад уран бүтээлийн салбарын ажилчдыг төлөвлөдөг SAG-AFTRA үйлдвэрчний эвлэлүүд юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ хүү гэрээний урт хугацааны үр дагавар нь бүтээлч одоо салбарын ажилтнуудад AI хэрхэн нөлөөлөх талаар хэд санаа зовж байгаа илэрхийлсэн байна. Тэд хэмэл оюун ажлын байрыг нь дуулаад одоо тухайн бүтээлийн үн цэнийг бууруулна гэж имэж байгаа юм байна. Тэгэхээр ганцхан Disney шүү дээ. Одоо энэ сүүлийн саруудад яг энэ entertainment салбарын томоохон тоглогч нар хэмэл оюуны технологи, энэ сүүлийн үеийн технологиуд руу нэлээд анхаарлаа хандуулж эхэллээ шүү дээ, тэ. Тэгэхээр яг энэ хилцэл дээр гол яригдж байгаа Sora гэдэг зүйл ярина. Яг юу юм бэ гэдэг талаар товчхон тайлбарлая гэж бодож байна. Тэгэхээр Sora бол яг ингэ текстээс видео бичлэг үүсгэх чадвартай хэмэл оюун. За энэ 9-р сард OpenAI компани энэ хэмэл оюуныхаа аппликейшны хувилбарыг танилцуулсан. За хэдхэн улсад одоогийн байдлаар нээлттэй байгаа ч гэсэн OpenAI компанийн Sora аппликейшн 3 сая таталтай гэж хэдий авчихсан байгаа. За мөн гол онцлог нь юу вэ гэхээр маш хялбархан байдлаар асар олон хэмжээний сошиал форматтай видео бичлэгнүүдийг үүсгэх боломжтой тийм аппликейшнийг бүтээч гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр бид нэр хэмэл оюунаар үүсгэсэн TikTok, Instagram-тай адилхан платформтой болчихсон гэсэн. Одоогийн байдлаар гэхдээ зөвхөн Америк, Канада, за мөн Азийн томоохон орнууд болон Европын холбоонд нээлттэй байна. Гэхдээ энэ дээрээс нэг хэд хэдэн асуултууд гарч ирж байна. За тэр нь юу вэ гэхээр яг энэ үнэхээр хэрэгтэй зүйл мөн үү? Энэ яг үнэхээр үр бүтээмжтэй зүйл мөн үү? Энэ яг үнэхээр уран бүтээл, контент, тийм бүтээл гэж авч хэлэх үс зүйл мөн үү? Эсвэл хэмэл оюуны нөгөө нэг үүсгээд байгаа хог хаягдал гэдэг зүйлтэй яг ижилхэн хэмжээний байж байгаа. Нөгөө талаасаа яг одоо бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа сошиал медиа платформуд дээр Sora-гоор үүсгэсэн бичлэгүүд айгүйх байгаа шүү дээ, тийм. Гэхдээ энийг одоо цаашдаа одоо Meta, TikTok бусад ийм сошиал медиа платформуд ялгаж эхлэх магадлал айгүй өндөр байна. Тэгэхээр OpenAI компани хэдийн ийм сайн бүтээгдэхүүн гаргасан ч гэсэн тэр платформуд дээр нэг бол зөвшөөрнө, эсвэл
одоо энэ хүний бүтээсэн контент, химэл оюуны бүтээсэн контент гэдэг хоёр тал ангилал гарч байна. Тэгэхээр хүмүүс яг тэр химэл оюунд зориулсан тэр яг бүтээгдэхүүний тэр ангилал руу бас орж үзэх үү гэдэг ийм сонирхолтой асуудлууд гарч ирээд байна л да. Бодит хэрэглээ нь юу байх юм бэ? Яг зөв. Тэгэхээр Disney-г манай монголчууд бол ер нь Mickey Mouse-аар л маш сайн мэдэн шүү дээ. Эсвэл паркуудаар ч юм уу те. Тэгэхээр Disney өөрөө яг ямар бизнестэй компани. Би энийг судлахаас өмнө Disney зүгээр одоо яг хүүхэлдэйн кино анимашн бүтээдэг. Тэгээд гоё парктай гэж боддог байсан. За буюу одоо хүн болгон Disney-г мэддэг ч гэсэн яг ямар одоо компаниуд эзэмшдэг талаар бол төдийлөн сайн мэддэггүй. За ерөөдөө дараах үндсэн сегментүүдээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. За нэгдүгээрт нь Disney Entertainment буюу үүнд стриминг үйлчилгээнүүд буюу Disney Plus, Hulu зэрэг багтана. За телевиз кино студи буюу Pixar, Marvel, Lucasfilm 20 дугаар зуун студи зэрэг багтдаг. За медиа сүлжээ ба телевиз дотор нь ESPN, Sports, за Америкийн хамгийн том телевизээс суугуулах ABC, за Disney Channel, FX Networks, National Geographic гэх мэт телевизээс суугууд багтдаг. За мэдээж үүн дээр та бидний сайн Disney Experiences буюу паркууд, амралтын газрууд, аялын хөлөг онгоцууд гэх мэтчлэн мөн мерч бүтээгдэхүүнийхэн худалдаа энэ сегментэд нь багтдаг. Ер нь бол маш олон салбарыг хамарсан одоо ийм том компани байсан байлээ. Тэглэв яг. Тэгэхээр Disney бол ганцхан одоо энэ хүүхэлдэйн киногоор хязгаарлагдахгүй тий. Одоо сүүлийн үеийн технологиуд руу ялангуяа одоо химэл оюун дээр орж ирж байна гэж. Энэ гэрэн дээр бас аягүй сонирхолтой байгаа зүйл нь юу вэ гэхээр Disney-ийн ажилчид OpenAI компани химэл оюуны загваруудыг дотооддоо ашиглах юм байна. Тэгэхээр яг нөгөө нэг Disney-ийн гарч байгаа бүтээлүүдэд химэл оюун яг аль бие усрууд ашиглагдаж эхэлнэ гэдгийг нэг талаасаа зарлж байгаа гэж ойлгож байна. Тэгээ OpenAI компани өнгөрсөн 7 хоногийн сүүлээрээс өөр нэгэн томоохон мэдээлэл бол GPT 5.2 загвар байлаа тий. Google Gemini 3 гаргасан OpenAI дотооддоо Code Red гэдэг юмыг зарласан тий. Тэр Code Red-ийн дараачаар GPT 5.2 гарлаа. Гол онцлог нь юу вэ? За GPT 5.2 дээр бол үндсэн хамгийн гол одоо давуу тал нь гэх юм бол илүү их цаг хэмнэх боломжтой болж байна гэж одоо тодорхойлсон байна. За тэгэхээр ер нь бол офисын ажилчид болон за хувийн хэрэглээнд хэрэгжилж байгаа ChatGPT-гийн ерөнхий одоо зарцуулж байгаа цаг бол одоо багассан гэдгийг бол одоо мэдээлсэн байгаа. Тэгэхээр яг байгууллагын одоо зориулсан үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан тэр үйлчилгээн дээр бол өдөрт бол ойролцоогоор 40-с 60 минутыг бас хэмнэдэг болсон гэдгийг мэдээлэл өгсөн бол за хувийн хэрэглээнд яг идэвхтэй одоо хайлт хийдэг хүмүүсийн хувьд бол 7 хоногт бол 10 гаруй цагийг ерөнхийдөө хэмж болж байна гэдэг энэ үндсэн гол санааг бол хэлж байгаа. Тэгэхээр OpenAI компани Disney-тэй ийм түүхэн гэрээг байгууллаа. Тэгээ энэ нь бол цаашдаа entertainment салбар болон химэл оюуны технологийн салбарт бол нэлээд өөрчлөлтийг авчирч магадгүй бусад компаниудаас яг энэ зохиогчийн эрхтэр яг хэрхэн яаж хандаж ямар гэрээнүүд байгуулах вэ гэдэг нь бол энэ бол ер нь жишг болоод явах болов гэж бодож байна. Тэгэхээр хамгийн ихний зочинтойгоо яг одоо холбогдох гэж байна. Тэгэхээр манай хамгийн ихний зочин өнөөдөр юм байна. За бид өнөөдрийн онцлог зочингоор бол манай телевизийн олон улсын медианы продюсер Инх Булгантай бол ярилцахаар холбогдсон байна. Тэгэхээр өглөөний мэндийн Инх Булган. Өглөөний мэнд сайн байцгаана уу? Тэгэхээр энтгэг улстай бас танилцах хөтөлбөрт оролцож байгаа. Тэгэхээр энэ яг ямар хөтөлбөрийн юуны тухай хөтөлбөрт оролцож байгаа талаар та бидэнд мэдээлэл өгөөч. За тэгэхээр би яг одоо энтхийн Bodkaya гэх нэртэй тосгонд болыг одоогийн байдлаар бол ирсэн байгаа 4 дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар 7 цаг болж байгаа гэсэн үг гадаа бол гээгээ орог байна. Яг энэ хөтөлбөр нь бол юу вэ гэхээр энтхийн засгийн газраас зүүн өмнөд Аз болон Төв Азийн улс орнуудаас хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сэтгүүлч нарыг за мөн social media контентруудыг нэг дор одоо жилдээ нэг удаа яг үдээд цуглуулад энтэг улсын түүх, шашин одоо улс төртэй илүү ойролцсон танилцуулах боломжийг олгодог ийм хөтөлбөр байгаа. Манай Монгол улсаас болохоор манай Тэнгэр телевиз сонгуульшил оруулалтанд нь тэнцээд тэгээ миний би яг энэ энтэг улстай илүү ойроос танилцах боломж гарсан байгаа. Тэгээ энд бол маш их баяртай байгаа. Тэгээ үүнээс гаднаас яг энэ хөтөлбөр нь өөрөө манай телевизийн зүгээс 5 хүн яг манай гадаад мэдээний албаны зүгээс хятад энэ 7 хоногт Америкт энэ 7 хоногт гээд тайм нэвтрүүлгүүдийг гаргадаг. Түн удахгүй энэтэгт энэ 7 хоногт гэдэг нэртэй дараагийн ээлжид нэвтрүүлгийг гаргахаар бол бэлтгэж байгаа. Тэгэхээр яг тэрхүү нэвтрүүлэгт маань энэ хөтөлбөр бол нэлээд маш тусалж байгаа гэж бол хэлж байна. Тэгэхээр шинэ бас контент шинээр бий болж байгаа одоо сонсоход таатай байна. Тэгэхээр энтгэг улсад яг одоо ямар хувь байна те? Та бас яг энэ хөтөлбөрт оролцож байгаагаар ямар экспириенсийг авч байна? За яг хамгийн түрүүнд
одоо мэдээж нүдэнд харагдах зүйл нь бол яхаа аргагүй агарын мөхөрдөл хийж иж болохоор юм л та. Ялангуяа би шууд эхлээд Нью Дели хотод бол буусан. Нью Дели хотод агарын мөхөрдөл бол нэлээд яг одоо зарим тохиолдолд бол өдрийн зарим тохиолдолд нар маш одоо тод харагдахгүй маш бүдэг харагдах хэмжээний байдаг ч юм уу тийм. Агарын мөхөрдөл бол мэдээж маш том асуудал гэдэг бол хүн болгон сайн мэдэж байгаа. Яг тэрийг ярихгүйгээр яг одоо улс төр шашин аялал жуулчлал гэсэн гурван салбар бол миний хувьд хамгийн одоогийн байдлаар сэтгүүлчний хувьд анхаарал татаад байна л та. Хамгийн эхний өдөр бол бид нар манай одоо хөтөлбөрийн хамт олон ерөнхийлөгчийн ортонд очих боломж бол гарсан. Гэхдээ ямар нэг зураг дүрс авах боломж бол байхгүй. Гэхдээ ерөнхийлөгчийн зөвлөгтэй нь уулзаад одоо нэгдэг улсын улс төрийн талаар илүү сайн ойроос тайлбарлуулах боломж гарсан гэх юм уу. За тийм л та Инжаатай юу ойлгосон бэ гэхээр эндэг улсын ерөнхий сайд яг улсынхаа гүйцэтгэх засаглалыг одоо удирддаг боловч ерөнхийлөгч бол бүх шийдвэрт ямар өөрийн консент буюу зөвшөөрлөө өгөх шаардлагатай байдаг. Тэгээд яг түүхийг нь харахаар одоо яг энтхийн ерөнхийлөгчийн амьдардаг одоо аж төрдөг ордон нь болохоор Их Британий үед колоничлын үед за мэдээж яг эндэг улс нь өөрөө 5-10,000 жилийн одоо урт түүхтэй маш том улс боловч яг 200 жилийн турш бол Их Британий колоничлолт байсан гэдгийг бол хүн болгон сайн мэдж байгаа. Тэгээд яг ерөнхийлөгчийн ордон нь болохоор яг тухайн үед бол баригдажсэн. Гэхдээ тухайн үед Их Британий хаан хатан за тэдгээрийн төлөөлөгч нарт зориулж баригдажсэн тийм газар байсан. Тэгээд мэдээж колоничлолоос гарсны дараах одоо нөхцөл байдалд бол яг одоо тэр зөвлөхийн тайлбарлаж байгаагаар энтэхгүүдийн үед бол тэр ордныг ингэж буулгах эсвэл одоо цааш нь авч явах уугүй гэдэг дээр маш их талцаад ерөнхийлөгчийн одоо Их Британий хаан хатан зориулсан ийм газарт одоо ийм энтэгт ийм газар байх боломжгүй болохгүй гэж маш дургуутж ийсэн гэж бол ярьж илээ. Гэхдээ эцэст нь яг юу ярьсан гэхээр зөвлөлийн хэлж байгаагаар энэ байрлагыг хичнээн одоо Их Британий хаан хатан зориулж барьсан ч гэсэн энэтхэг хүмүүс өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр цус хөөс нулимсаараа одоо барьсан ийм газар одоо дэд бүтэц байгууллага учраас бид нар үнийг устгаж болохгүй гэдэг одоо өдийг хүртэл аваа явсан байдаг. Энэ нөр одоо бас нэгэн түүхэн дурсгалдаг газруудын нэг болчихсон. Жилдээ бас энэ ерөнхийлөгчийн ордноор нь сая орчим жуулчид орж гардаг тийм газар болсон байлаа. Тэгээд тэрнээс гаднаас яг энтэг улсын улс төр болохоор яг бас маш шашинлаг улс шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй нас их холбоотой идэм байлаа. Дэлхий нийтээр нэг гэр бүл. Тэгэхээр бид нар хинтээж ямар ч улстай ямар ч одоо хүнтэй шашин шүтлэг одоо арьс өнгөөр нь ялгуурлаж харьцаж болохгүй. Одоо neutral буюу одоо төвийг сагсан байр суурьтай байх ёстой гэсэн тийм баримталтай байдаг нь маш их таалагдсан. За тэрний араас бол мэдээж шашин бол ярихгүй байх боломжгүй. За маш олон шашинтнууд нэг дор амьдардаг ийм улс байгаа. Одоогийн байдлаар миний байгаа Бодгая гэдэг газар нь өөрөө буддистууд маш сайн мэдж магадгүй Сиддхарта Гаутама буюу одоо Буддагийн гэгэрэлд хүрсэн одоо тосхон гэж ярьдаг. Энэ газарт бол би ирсэн байгаа. Өчигдөр яг тэр сүнд нь бол очиж үзсэн. Тэгээд яг харахаар судалгаа хийгээд явахаар энд бол 8-9 сая орчим буддистууд амьдардаг. Гол шашин хиндүү хэрнээ энэ олон шинжнүүдийг буддист шинжнүүдийг одоо амар тайван аж төрөх боломжоор нь олгож өгдгөө гэсэн үг. За тэгээд үүнээс гадна болохоор дараагийн бас нэг маш анхаарах хэрэгтэй зүйл нь аялал жуулчлал байгаа. Одоо ингэ яваад хахаар Игдэг улс бол байж болох бүх газрыг одоо тэгээд түүхэн дурсгалдаг газруудыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулсан аялал жуулчлалын салбартаа одоо дэмжлэг үзүүлэх зорилготойгоор маш дэмжиж өгсөн байгаа нь харагдаж байгаа. 8-9 сая орчим жуулчид бол жилдээ ирдэг. Аялал жуулчлалын салбар нь өөрөө 35-аас 40 тэрбум доллар хэмжигддэг ийм том салбар байгаа. Тэгээд энэтхэгийн эдийн засгийг харах юм бол бас 4 их 80 тэрбум их 80 доллар гэдгийг бол бас сайн мэдж байгаа. Дэлхийд дээрээс дөрөвт ч ихсдэг ийм том эдийн засаг байгаа шүү дээ. Тэрний 35-аас 40 тэрбум нь л гэхэд ердөө энд ганцхан салбараас буюу аялал жуулчлалын салбараас орж ирж байна гэдэг нь өөрөө бол энтэг улсын салбараа маш сайн хөгжүүлсэн байгаа нь л мэдж байгаа. Тэгэхээр таны бас энэ хүү хөтөлбөрт оролцож байгаа одоо үйл явдалд нь бас амжилт хүсье. Бас сонирхолтой мэдээлэл өргөлөө баярлалаа. За оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд яриахаа төгсгөл нэг юм хэлэхэд манай энэхүү хөтөлбөр бол одоо 5 хоногийн дараа дуусгаар байгаа. За тэгтээ би бол энэхүү одоо хөтөлбөрийн үеэр болж байгаа бүх үйл явдлуудыг оройн 7:10 дээд мэдээлэлээр бол мөн хүргэхийг хичээнэ. Мөн түүнээс гадна тун удахгүй stay tuned for India Weekly энэдэг 7 хоног тэмдэглэлийн ээлжид хамгийн ихний дугаар тун удахгүй та бүхэнд хүргэх болно. Тэгээд үрж оролцуулсан маш их баярлалаа. Баярлалаа.
За тэгэхээр бидний бас дараагийн ярилцах сэдв юу вэ? Бид яг ямар сэдв дээр илүү анхаарлаа хандуулж байна гана? Тэгэхээр дараагийн сэдв бол 2025 оны Times сэтгүүлийн оны онцлог хүн тодорлоо. Энэ бол мэдээж химэл оюунтай холбоотой байсан. Гэхдээ нэг хүн биш, нэлээд хүн баг шүү дээ. Хэлбэл яг жил бүр Times сэтгүүл оны онцлог хэрмүүдэд тодруулах уламжлалтай. За энэ шагналыг бол тэд 1927 оноос хойш тасралтгүй зарлаж ирсэн буюу энэ жил 99 дахь удаага оны онцлог хэрмүүдэд зарлаж байгаа маш удаан хугацаанд үргэлжилж байгаа ийм одоо шагнал гэж хэлж болох байх. За энэ жилийн хувьд тийм яг ганаг хэлсэнчлэн нэг хүн биш химэл оюуны архитекторуудыг онцлог хэрмүүдээр нэрлсэн байгаа. За энэ төрөлд нийт 8 хүн онцлсон. За тодорхойлбол OpenAI-ийн Sam Altman, Nvidia-гийн Jensen Huang, за Tesla, Meta-гийн Mark Zuckerberg, Tesla-гийн Elon Musk, за Google-ийн DeepMind-ийн Demis Hassabis, за AMD-гийн Lisa Su, за Anthropic-ийн Dario Amodei, за Stanford-ийн бас профессор судлаач Fei-Fei Li гэсэн энэ 8 эрхэм тав хүний дэлгэсэн тарж байгаа энэ 8 эрхэм шалгарсан байна. За сонгосон шалтгаан нь юу вэ гэвэл 2025 он бол химэл оюуны бүрэн чадвар нэгдэж эргэж буцах аргагүй тодорхой болсон жил одоо AI одоо ахиж эргэж буцдаггүй л угаасаа л ингээл халуун сэдв боллоо гэдэг ингэж тодорхой болсон жил гэж Times сэтгүүл үзсэн байгаа. За одоо сууж байгаа дараалал нь бүгдээрээ харъя л да. Энэ хүртэл утга учиртай гэсэн байгаа. За тухайлбал гол хэсэгт бол OpenAI Sam Altman, за Nvidia-гийн Jensen Huang нар суусан байгаа. За энэ бол AI-ийн хэрэглээ болон техник хангамжийг буюу одоо чипийг тус тэргүүлж байгаа учраас ийхүү гол байр суурь эзэлж байгааг харуулсан гэж ойлгож байна. Тэгэхээр байрал дээр нь хүртэл мэдээж анхаарсан байна. За мөн cover-ийнх нь өөр нэг хэсэг нь болох одоо яг энэ химэл оюуныг бүтээж байгаа тийм архитекторууд буюу яг энэ химэл оюун гэдэг зүйлийг яг гар бие оролцож байгаа. Нэг талаасаа судлаачид байна. Нөгөө талаасаа энэ технологийн компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлууд байна. За нөгөө талаасаа энэ тооцоолох системийг нь хийж байгаа гол тоглогч нар байна тийм. Нилээдгүй яг энэ салбарын гол эрхмүүдийг багтаасан тим cover зураг болж өнгөрсөн байна. Тэгээд надад энд хамгийн сонирхолтой санагдаж байгаа хүн юу вэ гэхээр хүмүүсийн төдийлөн сайн мэдэхгүй байгаа Fei-Fei Li гэдэг энэ Stanford их сургуулийн судлаач байгаа. За энэ судлаачийн түүхийг харуул Хятад Америк гаралтай за компьютерийн шинжилгээ ухааны судлаач нарын нэг байгаа. За энэ хүн өмнө нь бас 2018-аас 18 оны хооронд Google Cloud-ийн ерөнхий судлаачаар ажиллаж байсан юм байна. За мөн 2017 онд AI for All буюу за ер нь бол энэ химэл оюуныг хүндрэлтэнд илүү хүртээмжтэй болгоё гэдэг төрийн бус байгууллагыг бас байгуулж ирсэн юм байна. Зөвхөн судалгаа гэхээсээ илүү бас яг энэ хүний бас энэ химэл оюуныг илүү хүртээмжтэй болгох гэдэг энэ зорилт нь бас яг энэ оны онцлог хүмүүсийн нэгд бас ороход нөлөөсөн болов гэж бодож байна. За сууж байгаа дараал дээр нь бас өөр нэг сонирхолтой зүйл байгаа. Яг энэ Sam Altman, Jensen Huang хоёрын хажуудалд нь сууж байгаа Demis Hassabis, Elon Musk хоёр яг энэ химэл оюуны өрсөлдөөндөө яг энэ OpenAI-ийн араас л бичигдэж байгаа гол тоглогч нь. Яг одоо технологийн салбарт бас юу гэж яригдж байгаа вэ гэхээр 2025 он бол OpenAI компанийн хувьд ChatGPT гарснаас хойш энэ хамгийн муу жилүүдийнх нь нэг байлаа гэж тооцогдож байна. Ер нь бол өрсөлдөөнд айгүй сул талуудыг сул байр суурийг эзлэх тийм нөхцөл бол одоо бүрдэж эхэлж байна. Буюу Google компани маш хүчтэй орж ирлээ гэдэг зүйлсүүд яригдж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бас энэ сэтгүүлийн нүүр зарлагдахтай холбоотойгоор хэд хэдэн технологийн яг энэ чип үйлдвэрлэж байгаа компаниудын санхүүгийн тайлан зарлагдсан байгаа. Хамгийн сонирхол татж байгаа нь Broadcom байна тийм. Тэгэхээр Broadcom-оос ахуулаад хэд хэдэн чип үйлдвэрлэгч компаниудын нэг хувьцааны анш өнгөрсөн 7 хоногийн сүүлээр унлаа. Тэгэхээр яагаад онох болов? Тэгэхээр бүгдээ ямар ч гэсэн энэ салбараа бол сүүлийн жилүүдэд за ялангуяа сүүлийн 2 жилд бол асар хурдцтай хөгжиж байгаа. За үүнийгээ дагаад зах зээлийн үнэлгээ бол асар хурдан нэмэгдэж байгаа гэдгийг бол одоо ойлгож мэдж байгаа. За гэсэн хэдий ч бол саяын одоо 3 дугаар удирлын тайлан буюу за ер нь бол ойролцоогоор нэг 10 дугаар сарын сүүл хэсгээс бол эдгээр компаниуд дээр бол асуудлууд гарч ирсэн. За яагаад асуудал гарсан гэхээр тус компаниудын одоо хөрөнгө оруулалтын зардал хэтэрхий өндөр болсон. За тэрийг дагаад одоо хөрөнгө оруулагчдын хувьд ашиг авах тэр боломж нь илүү их багасж байна гэж харж байгаа учраас хүмүүс тус компаниудаас бол ерөнхийдөө өөрсдийнхөө хувьцаануудыг зарж гарж байгаа ийм нөхцөл бол үүсэж байгаа. За бүгдээрээ Nvidia компани бас зурглалыг харъя. Nvidia компани бол 10 дугаар сарын 29-ноос хойшоогоо ойролцоогоор өнөөдрийн байдлаар бол
За ямар ч гэсэн 17-18 орчим хувиар унсан харагдаж байна. За тэгвэл түүний хамгийн том одоо өрсөлдөгч гэж хэлэгдэж байгаа буюу тооцогдож байгаа энэ компани бол мэдээж AMD. За AMD-ийн хувьд бол за яг мөн адилхан дээрх шалтгаанаар бол үнэлгээ бол унсан байгаа нь ойролцоогоор 21 орчим хувийн уналтыг бол үзүүлсэн байж байгаа. За тэгвэл 2025 он гарснаар хамгийн их одоо өсөлтийг тус салбарт үзүүлээд байсан Oracle компани байж байгаа. Oracle компанийн хувьд бол илүү онцлогтой. Дональд Трампыг гарснаар бол одоо илүү их одоо бизнес нь одоо өргөжж хэлнэ гэж одоо хөрөнгө оруулагчид үзэжсэн. За тус компанийн хувьд бол яг өнөөдрийн байдлаар гэхэд хамгийн өндөр цэгээс ойролцоогоор 44%-аар унчихсан байж байгаа. Тэгэхээр Oracle компанийн хувьд бол илүү одоо юу гэдэг тус одоо салбарт хүчтэй сүулт орж ирж байгаа маш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулчихсан. За гэсэн хэдий ч бол яг өнөөдөр тайлан дээр нь бол энэхүү хөрөнгө оруулалтын ашиг бол харагдахгүй байж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулагчид Oracle компани дээр бол илүү их ихтгэл илүү одоо суларж ийн гэж харж болохоор байгаа. За дөрөвдүгürt бол бид нар Broadcom компаниг бол дурдж болно. Broadcom компани бол бас өнгөрөх 7 хоногт бол тайлангаа танилцуулснаар зах зээл дээр хамгийн өндөр одоо үнээсээ бол 13 орчим хувиар бол унсан байна. За Broadcom компанийн хувьд бол мэдээж Nvidia болон AMD-тэй шууд өрсөлдөх нь бол хэцүү. Гэсэн хэдий ч бол энэ тус компани бол өөрсдийн гэсэн одоо customized одоо чипүүдийг үйлдвэрлэх боломжтой буюу хэрвээ та энийг хиймэл оюун ухаан руу хэрэглэж байгаа бол зөвхөн тэрлүү нь хөгжүүлж үгүй. За магадгүй видео одоо графикийг одоо боловсруулахад шаардлагатай бол тийшээ за бүр тэр ч байтугай бүр биткойныг майн хийх хүртэл зориулсан чипүүдийг бид гаргаж чадна гэдэг бас мэдээлэл өгчээсэн. Тийм учраас Broadcom компани дээр бол бас сүүлийн саруудад бол маш хүчтэй өсөлтүүд орж ирсэн. За гэсэн хэдий ч бол яг энэхүү тайлан гарснаар бол одоо унсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд энэ тус тайлан бол дандаа одоо эерэг үзүүлэлттэй гарч ирсэн гэж ойлгож болно. Эерэг үзүүлэлттэй гараад байгаа мөртлөө зах зээлийн үнэлгээ унжийн гэдэг бол тэр юуг харуулж байгаа нэхэр хэтэрхий өндөр хөрөнгө оруулалтын зардал байна. За хөрөнгө оруулагчдын хувьд нэг ч хувьцаанд ногдох одоо тэрхүү одоо ашигын хэмжээ багасж байгаа гэдэг нөхцлөөр бол ерөнхийдөө унж байна. За үүнээс гадна мэдээж AI bubble байгаа юу үгүй юу гэдэг асуудал бол зах зээл дээр яригдж байгаа учраас бас хөрөнгө оруулагчид илүү болгоомжлж байна гэж харж байна. Тэгэлж яах вэ? Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд бол яг энэ томоохон технологийн компаниудын хэмэл оюун зарцуулж байгаа зарцуулалтын талаар л ер нь бол 9-10 сар гарснаас хойш маш их анхааруулж байгаа шүү дээ. За технологийн одоо нэг 4 компани нийтдээ энэ жилийн хэмэл оюуны зарцуулалт нь бол $380 тэрбум үнэлэгдэж байгаа. Тэгэхээр Times сэтгүүлийн бас нэгэн Times сэтгүүлийн cover-тай холбоотой нэгэн бас сонирхолтой түүхийг та бүхэнд хуваалцахад за яг энэ түүхийг бас одоогоос бараг 100 гаруй жилийн өмнөх 1932 онд дарагдчихсэн нэгэн алдартай зураг байдаг. Хэрвээ та бүхэн санаж байвал барилгачид өндөр барилгын дээвэр дээр суугаад өөрсдийнхөө өдрийн хоолоо ууж байгаа тийм. Тэр бол яг энэ Нью-Йорк хотын бүтээн байгуулалтыг дөрөнжөөсөн цаг үе. Яг тэндээс бол яг энэ орчин үеийн Нью-Йорк хот дэлхийн төв гэж нэрлэгддэг хотын яг гол бүтээн байгуулалт. Тэгээ хэмэл оюуны салбарт бас яг ийм зүйл одоо болж байна гэдэг мессежийг өгөхийг илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр мөн адил бас энэ сууж байгаа байрлалуудаас нь харахад за хамгийн захад бол Метагийн Zuckerberg сууж байна. Тэгэхээр Метагийн бас хэмэл оюуны өрсөлдөөнд бас төдийлөн бас сайн биш байгаа шүү. Гол өрсөлдөгч нартайгаа бас ойртох болоогүй шүү гэдэг нь харагдаж байна. За мөн Jensen Huang AMD-гийн Lisa Su хоёр бас зэрэгцэн суугаагүй жоохон зөрүүтэй сууж байгаанаас энэ хоёрын өрсөлдөөн ч гэсэн бас ялгаатай байгаа шүү гэдэг ингэж илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр 2025 он бол яалтчгүй хэмэл оюун дэлхийн нийтийн яг эдийн засаг аж үйлдвэрлэлд эргэлт буцалтгүй орж ирж байгаа тийм он жил болж өнгөрч байна. Тэгэхээр дараагийн сэдв рүү орцгоё тийм. Тэгэхээр энэ удаад бид макро эдийн засгийн талаар ярилцах болно. Макро эдийн засаг дээр Америк нэгдсэн улсын ажилгүйдлийн төвшин маргааш танилцуулагдах гэж байна тийм. Тийм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол нэлээд том мэдээллүүд бас хүлээгдэж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт яг ямар макро эдийн засгийн мэдээллүүд гарах талаар би бас та бүхэнд мэдээлэл өгье. За ямар ч гэсэн одоо 2 дахь өдөр буюу Монголын цагаар бол ойролцоогоор 21 цаг 30 минутанд бол non-farm payroll буюу Америк нэгдсэн улсын тэр одоо шинээр ажлын байр бий болсон. За тэгээд одоо хэдий их хэмжээний одоо цалин бий болсон бэ, шинээр бий болсон бэ гэдэг мэдээлэл. За тэр нь non-farm буюу хөдөө аж ахуйн бус салбаруудад одоо хэдий их нэмэгдсэн бэ гэдэг мэдээлэл гардаг. За энэ мэдээллийн араас бол unemployment rate буюу 21 одоо ажилгүйдлийн түвшин бол 21 цаг 30 минутаас гарах
хүлээлттэй байна. За 3 дахь өдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр Европын холбооны CPI буюу за ер нь бол хэрэглээний үнийн индекс гэж хэлдэг. Энэ мэдээлэл хүлээгдэж байна. За энэ бол ойролцоогоор 2.2% гарна гэдэг бол хүлээлт байгаа. За Европын хувьд бол илүү яг энэ инфляцийн түвшин үнийг бол маш тогтвортой барьж байгаа гэдэг мэдээлэл бол байж байгаа. За үүнээс гадна Европын холбооны interest rate decision буюу бодлогын хүүгийн шийдвэрийг бол танилцуулна. За тэгэхээр хүлээгдэж байгаа бодлогын хүүгийн шийдвэр бол 215% дээр байж байгаа. За энэ хүү мэдээлэл бол 4 дахь өдөр буюу 12 дугаар сарын 18-ны өдөр бол танилцуулагдана. Тэгэхээр Кристин Лагард яг хэд болсон талаарх бол мэдээллийг бол өгөх ёстой байгаа. За үүнээс гадна тус өдөр Америк нэгдсэн улсын CPI одоо буюу инфляцийн түвшин танилцуулагдана. Тэгэхээр Америк нэгдсэн улсд бол яг одоогийн байдлаар бол 3 орчим хувийн инфляцийн түвшинтэй байна. За ер нь бол энэ жилдээ бол одоо юу гэдэг дахиад одоо бодлогын хүүгийн шийдвэр байхгүй байгаа учраас одооний энэ 3% дээшээ босноо доошоо босноо гэдгээс хамаарч 2026 онд яг ямархуу шийдвэрүүд гарах вэ гэдэг нь бол тодорхойлогдно. За магадгүй 3.1 ч юм уу 3.2 болоод явах юм бол бодлогын хүүг бол доош нь буулгах боломж одоо хумигдаж эхэлнэ гэсэн үг. За эсвэргээрээ 2.9 2.8 болж их юм бол бодлогын хүүг буулгах ийм боломжууд бол нэгдэх юм байна. За ингээд 5 дахь өдөр бол буюу 12 дугаар сарын 19-ны өдөр за PCE буюу за ер нь бол хэрэглэгчдийн хэр их одоо зарцуулалт хийгдэж байгаа вэ гэдэг одоо үндсэн гол макро мэдээлэл гарна. За энэ мэдээлэл бол яг тэр нөгөө бодлогын хүүгийн шийдвэрт бол хамгийн хүчтэй нөлөөлдөг мэдээллүүдийн нэг байдаг. Таны карманд хэдэн төгрөг байгаа нь тэр нь жилийн хугацаанд хэдэн хувиар өнгөцсөн бэ гэдгийг бол танилцуулдаг үндсэн гол мэдээлэл гэж байна. Тэгэхээр ер нь бол ийм одоо олон макро мэдээлэл байдаг 7 хоногуд маш ховор байдаг. За 12 дугаар сард бол энэ бол яг Европын холбоо болон Америк нэгдсэн улсын хувьд бол маш олон мэдээлэлтэй таарж байгаа учраас зах зээлүүд дээр бол маш том хөдөлгөөнүүд орж ирэх нь тодорхой. Ямархуу дүн гарснаас хамаарат тэрхүү одоо дэшээ явах уу доошоо явах уу гэдэг үндсэн гол чиглэл нь тодорхойлогдох болов уу гэж би хувьдаа бол харж байна. Тэгэхээр макро эдийн засгийн үзүүлэлтийн талаар хэсэг хугацааны дараа үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт оны шилдэг тоглоомууд тодорсон буюу The Game Awards 2025 зохион байгуулагдаж өнгөрсөн байгаа. Тэгэхээр энэ талаар бид нар зочинтой ярилцах гэж байна. Тэгэхээр оны шилдэг тоглоомууд ер нь ямар хөө тоглоомууд байсан бэ? Тэгэхээр The Game Awards 2025-ийн хувьд бол энэ бол 12 дахь жилдээ зохиогдож байгаа. За салбарын хамгийн нэр хүндтэй ёслолт гэж явдаг. За 2025 оны хувьд дэлхийн 154 медиа компани редакцаас оны шилдэгүүдийг нийт 30 төрөлд нэр дэвшүүл шилдэгүүдээ эзлэн шалгаруулсан байна. Тэгэхээр бид өнөөдрийн онцлог зочноороо Game Awards-ийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээлэл өгөх үүднээс Karma Game-ийн контент бүтээгч энэ хотыг урьж оролцуулж байна. Танд өглөөний мэнд хүргэе. Сайн байна уу, өглөөний мэнд. Тэгэхээр хоёлаа яриагаа маш товчхон Game Awards-ийн талаар товчхон яриад эхлүүлээ. Ер нь энэ видео тоглоомын зах зээл тиймэрхүү шагнал гардуулах зүйл хэр олон байдгүй. За Game Awards-ийн хувьд бас юугаар онцлогтой вэ? Ер нь бол бидний мэдэхгүй маш олон төрлийн Game Awards шагналууд байдаг. Гэхдээ хамгийн алдартай гэх юм бол Game Awards-аас гадна гэх юм бол Golden Joystick Awards гэдэг Англид болдог award байгаа. За бүр 1983 оноос хойш энэ award-ыг өгч эхэлсэн бүр. Тэгээ Game Award-аас ч илүү одоо олон жилийн түүхийг илээсэн гэсэн үг тийм ээ. За тэгээд BAFTA Film Awards гэж байдаг бол бас BAFTA Games Awards гэх мэт. За DICE Awards энэ төрлийн маш олон төрлийн award-ууд байгаа. Game Awards-ын гол онцлог гэх юм бол за бусад ер нь их Game Award-ууд болохоор ер нь юм төлбөртэй эсвэл яг телевизийн форматтай те зөвхөн одоо нөгөө телевизийн ирэхээр дамжуулагдаж хүрдэг бол энэ болохоор бүх нөгөө стриминг платформудаар ерөнхийдөө шууд онлайнаар цацагддгаар бас маш том давуу талтай учраас айгүй хүмүүсийн одоо трафикийг одоо нэмэгдүүлдэг те. За тэгээд түрүүжил гэхэд л 154 сая хүн зэрэг одоо энэ award-ыг үзсэн байна те. Тэгэхээр хажууд нь Оскар 20 сая гаруй үзэлтэй байх жишээ нэ. Тэгэхээр ер нь бол тоглоомын зах зээл хичнээн том болсныг бол бидэрт харуулчлаа л да. Тэгээ яг хөө нөгөө Game Awards-ийн хамгийн гол зүйл нь болохоор шагнал гардуулахаас гадна дэлхийн томоохон нээлтүүдийг бас шууд дамжуулж хүргэдгээрээ хамгийн том онцлог давуу талтай болж байгаа. Тэгэхээр өөрөөх нь хувьд бас энэ жилийн Game Awards-ыг бас шууд дамжуулсан харагдсан. Тэгэхээр энэ жил шилдгээр шалгарсан видео тоглоом бол Clay Obscure, за Expedition 33 гэсэн тоглоом шалгарсан байна. За энэ ер нь яг яадаг ямар онцлогтой тоглоом юм бэ?
энэ жил болохоор энэ Clear Obscure Expedition 33 бол бүр яг аяга нэрэглээ гэдэг шиг зүйл болж байгаа. Тэгээ энэ тоглоом маань энэ Game Awards дээр нийт 12 номинац нэр дэвшснээр энэ жил бүр рекорд тогтоосон. Тэгээд дэвсэн 12 номинацийнхаа 9-ийг нь амжилттайгаар авч чадсан гэдэг бол энэ тоглоомын амжилтыг бол яг одоо харуулчихж байгаа зүйлтэй тий. Тэгээ ерөөсө тоглоомын мэдхгүй хүн хүртэл энэ тоглоомыг энэ ч одоо яадаг тоглоом бэ гэж харахаар тим хэмжээний сайн урлагийн бүтээл болсон гэсэн үг. Тэгээ энийг болохоор Францын девелоперууд хийсэн байгаа. Тэгээ энэ ер нь Францын урлагийн түүхийг баг илэрхийлэл болцсон гэд хилчгэд бас хилсдэггүй тоглоом тий. Одоо яг бид нар яг Physical Asia гэдэг Монголыг сурчлаад явж байгаа бол Францууд бол яг нэг Clear Obscure Францын соёлыг одоо түгээгээд явж байгаа гэд ойлгочих болно. Яг хоо тоглоомын хувьд би та бүхэн нөгөө товчхон ярьж өгөхөд энэ тоглоомын түүх бол ерөнхийдөө их имэнэлтэй зохиолтой юм байна. За нэг Лемер гэдэг хотхонд хүмүүс ингээ амьдарч идэг. Гэтэ нэг Painter's гэдэг нэг юм үл мэддэх нэг зүйл тэр арлын тэр цаа нэг тоо ингээд зураад идэг жил болгон. Тэгээ тэр тоо нь ингээд жил болгон ингээ уруудаж зурагддаг. За тэр нь ямар илэрхийлж илэрхийлж яах вэ гэхээр тэр тоон дээр отсон эсвэл тэрнээс дээш настай бүх хүмүүс одоо тэр жил одоо байхгүй болдог гэх юм алга болдог, нас ордог гэсэн үг те. Тэгэхээр нөгөө хайртай хүмүүс нь хорвоогийн мөнхсийг одоо энэ 33 наснда л үзээд байна гэсэн үг байхгүй. Expedition 33 гэдэг нь 33 дахь одоо сайн дураараа явж байгаа баг гэж одоо ойлгож болно. Тэгээд энэ бол ерөнхийдөө suicide mission буюу амиа зослослох. Угаасаа одоо тэгээд дараачлын амьдрал байхгүйгээс хойш одоо энэ Painters гэдэг зүйлийг ялж энэ нэг одоо хараалтай зүйлийг дуусгах гэсэн тийм л зорилготой тоглоом байгаад байгаа. Тэгэхээр эх онд бас чита 6 хүлээлгэж бас нээлттэй хийх төлөвтэй байна. Одоо контент тоглоомын салбарын одоо контент бүтээгчийн хувьд таны хувьд яг ямар хүлээлттэй байна чита 6-гийн нээлт? За чита 6-чтай надаас гадна тэгээд бүх хүмүүс хүлээж байгаа хэрэг. Хамгийн гол нь чита 6 гэдэг бол өөрөө маш том IP болчиход байгаа. Одоо 8 настай балчраас 80 настай хүүхдүүд мэдчихээн гэдэг шиг те. Ерөөсө тоглоом тоглолтгүй юм байсан ч чита гэх юм бол ямар нэгэн читатай холбоотой дурсамж бол байж л байдаг. Тэгэхээр чита 6-аас бол маш их зүйлийг бид нар бас хүлээж байгаа л та. Тэгээ ялангуяа 2018 онд гарсан Red Dead Redemption гэдэг тоглоом дээр бол бид нар ерөн чита 6-аас ямар хүлээлт авах вэ гэдгийг бол ерөөхдөө бол мэдэрсэн байгаа. За тэр тоглоомыг ер нь ярих юм бол тухайн үеийнхээ график, за тэр дэвшил, технологийн дэвшил, за тэгээд тэр зохиол, өгүүлэмж энтрээрээ бол маш сайн тоглоом байгаа. За тэгэхээр мэдээж одоо 18 оноос хойш чинь 26 он хүртэл бас дахиад 8 жил өнгөрцөн байна гэдэг чинь тэрнээс бүр давсан зүйлийг бид нар одоо хүлээж байгаа гэж хэлгээд болно. Тэгэхээр дараагийн үеийн open world стандартыг одоо шин түвшинд аваач тавих те. Тэгээ мэдээж одоо зохиол өгүүлэмж за түүнийгээд дагаад одоо чита 5 гарснаас хойш 13 оноос хойш 12 жилийн хугацаанд онлайн гормын одоо тасралтгүй ажиллаж байна. Хүмүүс одоо хүртэл маш идэвхтэйгээр тоглож байгаа. Тэгэхээр яг үүнийг гүйцэх хэмжээний бас онлайн горим орж ирэх болов уу гэж одоо бодож байна. Тэгэхээр ярилцлагаа сүүлийн асуултаар The Game Awards-аас шагнал авч чадаагүй ч гэсэн зайлшгүй онцлох ёстой тоглоом байна уу энэ талаар? Game Awards-д одоо Death Stranding гэх юм уу, Hades, за Kingdom Deliverance 2 гэх мэт маш алдартай сайн тоглоомнууд бас оролцсон. Гэхдээ энэ дундаас миний яг онцолж хэлмээр байгаа тоглоом гэх юм бол Hollow Knight Silksong гэдэг тоглоом байгаа. За энэ тоглоом бол indie developer буюу цөөхөн хэдэн хүмүүс бүтээсэн тоглоомод гэж ойлгож болно. За энэ тоглоомыг 3 хүний бүрэлдэхүүнтэй Team Cherry гэдэг баг одоо Австралийн Adelaide хотод байршдаг энэ баг нь. За тэгээ 3 хүн бүтээсэн гэхэд маш олон сая хувь борлуулагдсан, маш их хэмжээний ашиг орлого олсон. За тэгээд Game Awards хүртэл нэр дэвшээд явж байгаа гэхээр энэ тоглоомны цар хүрээ хүмүүст хүрсэн байдал бол үнэхээр яхаа аргагүй гайхалтай гэж хэлэхэд болно. Тэгээд ерөнхийдөө бас энэ тоглоом сонирхчид бол заавал тоглож үзэх ёстой тоглоомуудын тоонд зүй ёсоор орж байгаа тоглоом болж байгаа. Тэгэхээр урилга хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа. Сонирхолтой мэдээлэл хуваалцсан баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгэхээр манай ажлын хөтөлбөр маань үргэлжлүүлээд макро эдийн засгийн илүү дэлгэрэнгүй сэдвүүдээр үргэлжлэх болно. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр Jita 6-гийн хувьд ч гэсэн маш олон хүмүүс хүлээж шүү дээ, тий. Тэгэхээр оны
бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоом байж магадгүй эсвэл бүх цаг үеийн хамгийн том бүтлгүүтэл байж магадгүй гэдэг л нэг юм хоёр зүйлийн талаар л яригдж байгаа гэж тоглоом сонирхчтой хувьд ярьж байна. Тэгээ Rockstar-ийн хувьд бол зарлагдах ёстой товоо 2 удаа хойшлуулад байгаа. Тэгээ 2 тэрбум долларын өртөгтэй болчихсон байна. Тэгэхээр энэ тоглоомоос 11 сард яг одоогийн байдлаар танилцуулагдах товтой. Тэгээ тоглоомын салбарыг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдгийг нэлээдгүй сонирхолтой байна. Тэгэхээр макро эдийн засгийн талаар үргэлжлүүлээд ярилццгаая. Тэгэхээр макро эдийн засаг дээр дараагийн ярилцах сэдэв бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа каннабисийн зохицуулалтыг сулруулж магадгүй гэдэг мэдээллүүд гараад байна л да. Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс харж байхад ер нь каннабисийн зохицуулалтыг 1-р ангиллаас 3-р ангилл руу буюу тий одоо яг эрүүл мэндийн чиглэлээр ашигладаг тэр бүтээгдэхүүнүүдийн орцнуудыг ер нь бол энгийн зохицуулалт руу ер нь нэлээд өгүүлж байгаа гэдэг ийм ойлголтууд байх шиг байна. Тэгэхээр энэ ер нь яг энэ эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ? Тэгэхээр каннабисийн салбар өөрөө яг энэ хувьцааны хөрөнгө оруулалтын зах зээл дээр маш томд тооцогддог бас нэгэн ийм тусдаа салбар гэж ойлгож болно. За мэдээж тус одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх одоо газар нь зарим тохиолдолд бол одоо юу гэдэг хориотой тий хит одоо шууд борлуулан одоо худалдах эсвэл бол одоо эмийн сангуудаарч гэдэг юм хүмүүс түрэхэд одоо хаалттай байдаг. За эсвэргээрээ бол зарим одоо улсуудад зарим одоо мужуудад Америк нэгдсэн улсын мужуудад бол энэ нэгдэж эхэлж байгаа. Тэгэхэд ер нь бол энэ салбарыг хүлээжсэн хүлээлт нь юу юм гэхээр хизээ одоо хүлээн зөвшөөрөгдөх вэ буюу түрүүний ганаг хэлгээр 1-р ангиллаас 3-р ангилл руу буюу одоо эмийн сангаар зүгээр борлуулдаг болох вэ гэдэг үндсэн гол асуулт байсан гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрөх 7 хоногт бол Дональд Трампын захиргаа бол яг энэ асуудлыг одоо хэлсэн. За өнгөрсөн 8-р сард бас энэ талаар бас ийм боломжийг судалж байгаа гэдгээ бол хэлж исэн бол за одоо Нью-Йорк Таймс дээр гарсан мэдээлэлээр бол энэ салбар бол цаашдаа өсөх боломжтой буюу зүгээр энгийн хэрэглээнд зарагдах боломжтой ийм одоо нөхцөлийг бол бүрдүүлж байгаа гэдгийг бол одоо хөрөнгө оруулагчид харлаа. Тийм учраас тус салбар бол яг одоогоор бол 17 биллион долларын үнэлгээтэй болчихлоо. За энэ нь бол ерөөсөө 7 хоногийн өмнө бол нэг 10 орчим биллион долларын үнэлгээтэй байсан буюу ойролцоогоор сүүлийн 7 хоногт бол 70 орчим хувиар өсөж байна гэсэн. За энэ үүн дотор байгаа компаниуд бол одоо маш томоохон хувиудыг хийсэн. За зарим компаниуд бол 100% давсан үзүүлэлтийг үзүүллээ. За зарим нь бол одоо 70-80%-аар бас өссөн байж байгаа. Тэгэхээр нэгэн 7 хоногийн дотор за нэгэн өдрийн дотор бас ийм том өсөлтүүдийг хийснийг бол одоо энэ хүү бүтээгдэхүүнүүд зүгээр энгийн одоо эмийн сангуудаар ч юм уу эсвэл одоо ер нь бол ийм жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдээр борлуулагдах боломж бий болж байгаа гэдэг нь бол маш одоо сонирхолтой болж эхэлж байна гэсэн үг. За үүн дээр нэг мэдээллийг нэмээд хэлэхэд томоохон institutions буюу одоо том одоо байгууллагууд бол тус одоо юу зах зээл рүү орох нь бол хориотой байдаг байсан бол энэ илүү нээгдэж байгаа учраас тэрэн дээр бол хүмүүс илүү сонирхолтой болж байна гэсэн. Мэдээж том институтууд хамгийн том мөнгөтэй байдаг. Хамгийн том мөнгөтэй байгууллагууд мөнгөө байршуулад эхлэх юм бол энэ салбар нь өөрөө их сонирхолтой болж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ мэдээлэл бол одоо Америк нэгдсэн улсад өглөө болохоор яг ямар хуулийн төсөл батлагдж байгаа, ямар одоо хязгаарлалтуудыг одоо цуцлж байгаа, илүү сулруулж байгаа гэдэг нь бол тодорхой болно. Тэгэхээр бид нар магадгүй дараагийн нэвтрүүлгээрээ яг юу болсон талаарх энэ хүн мэдээллийг бол хүргэх байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол томоохон тоглогч нар бас яг энэ эрсдэл багтаа салбарт эрсдлийг нь бас илүү сайн судалж яж яг энэ шинэ салбар руу орж ирэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр үргэлжлүүлээд ажлынхын хөтөлбөрийн хугацаа дуусаад ер нь 10 минутын хугацаа үлдсэн байна. Тэгэхээр бидэд яг өнөөдөр гарсан хамгийн сүүлийн мэдээллүүдийг та бүхэнд танилцуулъя. Хамгийн ихний мэдээлэл нь хэрвээ та iPhone гар утас буюу за Apple ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэдэг бол Apple-ийн зүгээс та бүхнийг өөрсдийнхөө үйлдвэрлэлийн системийг iOS 26 2 руу шилжүүлээрэй гэж зөвлөж байна. Яагаад вэ гэхээр Apple компани зүгээс хэдхэн хоногийн өмнө өөрсдийнхөө үйлдвэрлэлийн системд 2 алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн байна. За iOS үйлдвэрлэлийн системтэй холбоотой ямар 2 алдаа гарсан бэ гэхээр эхний алдаа нь за тухайн хэрэглэгчийн мэдээлэл одоо өөрсдийнх нь мэдээллүүд нь нэвтрээд бүр нууц үгийг нь хүртэл ашиглах хэмжээний тийм алдааг илрүүлсэн байна. За хоёр дахь алдаа нь болгонгод тухайн одоо RAM буюу те нөгөө нэг ийм санах хойд нь гэмтэл учруулж болзошгүй тийм хоёр том алдааг илрүүлсэн байна. Тэгээ iOS 26.2 дээр бол энэ үйлдэл алдаануудыг бол зассан байгаа. За энэ алдаануудаас гадна нийтдээ 20 гаруй бас ийм эмзэг сул талуудыг бас
байхгүй болгосон гэдэг мэдээллийг Apple-ийн зүгээс өгсөн байна. Тэгээ энэ хоёр алдаануудыг хэн илрүүлсэн бэ гэхээр Apple-ийн зүгээс бас нэг юм сонирхолтой зүйл байдаг. Маш олон хүмүүс мэддэг ба. Хэрвээ Apple-ийн ямар нэгэн алдааг илрүүлвэл $1 сая шагналтай байдаг. Гэхдээ энэ алдааны нэгийг нь Google-ийн компанийн Google-ийн аюулгүй байдлынх нь нөгөөх нь Apple-ийн өөрсдийн багийнх нь бол олж илрүүлсэн байна. Тэгэхээр хэрвээ та iOS үйлдэлтэй ашигладаг бол өөрийнхөө гар утсыг бас апдейт хийж шинжилээрэй гэж зөвлөж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл крипто салбартай холбоотой. Тэгэхээр крипто салбарын түүхэнд хамгийн том одоо ловер гэж нэрлэх үү, тэ асал scam гэж нэрлэх үү. Ер нь бол түүхэнд хамгийн том хар мөр үлдээсэн хэрэгүүдийн нэг нь шүүхээр шийдэглээ өнгөрсөн $. Энэ бол крипто луна төслийн үүсгэн байгуулагч Do Kwon-ы хэрэг 15 жилийн хорих ялыг авсан байна. За шүүгчийн өгсөн мэдээллийн дагуу энэ төслөөс хохирсон хүмүүсийн тоо $1 сая хүрч магадгүй. За хохирлын хэмжээ $40 тэрбум нэмэгдэж байгаа юм байна. Тэгэхээр лунаг иргэн санацгай тухайн үед яг юу болсон бэ? Тэгэхээр Do Kwon-ы энэ хүү гаргасан үндсэн гол санаа маш чухал. За энэ бол яг тэр блокчейн систем дээр бичигдээд дахиж үүндээ өөрчлөлт оруулах боломжгүй болгож байна гэсэн үг. За тэгэхээр Luna яг юун дээр суурьсан гэхээр үндсэндээ бол stable coin суурьтай гэж ойлгож болно. Stable coin гэдэг нь $1-тай одоо дижитал доллар тэнцдэг ийм систем байж байгаа. Тэгэхээр Luna-гийн үндсэн гол санаа юу байсан гэхээр хэрвээ тэр stable coin гэж хэлээд байгаа буюу UST гэдэг бүтээгдэхүүнүүдийг хүмүүс худалдаж авах юм бол зах зээл дээр зарагддаг Luna гэдэг одоо coin нь ерөнхийдөө хэмжээ нь багасж шатаалт ордог байсан гэсэн үг. Тэгэхээр UST хүмүүс худалдаж аваад авах тусам зах зээл дээр байгаа Luna-гийн хэмжээ багасаад байдаг. Тэр одоо схемийг ерөнхийдөө энэ блокчейн систем дээр бичсэн гэж ойлгож байна. Хамгийн ихэнд. За тэгэхээр энэ систем нь өөрөө одоо UST хүмүүс худалдаж аваад Luna-гийн хэмжээг багасгаад ахаар зах зээл дээр байгаа тоо хэмжээ багасахаар үн өсдөг одоо зөв тогтол руу шилжүүлж байгаа. Тийм учраас UST хүмүүс худалдаж авах тоолонд Luna багасаад исэн үнэлгээ нь өсөдсөн гэж ойлгож байна. За ойролцоогоор $1.5-оос бол хамгийн дээд үнэндээ бол $119 хүрсэн байдаг. Тэгэхээр яг энэ нөхцөлийг нь ашиглаад ерөнхийдөө хүмүүс Luna-г унгаасан гэж ойлгож болно. За унгаасан гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр UST-ийг буцаагаад зарж байгаа асуудал. Зархаар зах зээл дээр байгаа Luna-гийн тоо хэмжээ зөрөөд ихсэж байгаа буюу энэ хоёр нь уруу хамааралтай байна шүү дээ. Тэгэхээр яг нь Luna-гийн зүгээс бол юу гэдэг stable coin-ороо цуглуулсан мөнгөөр бол илүү их одоо биткойны хөрөнгө оруулалт гэж биткойноор одоо backed гэж хэлж байгаа буюу хэрвээ асуудал үүсэх юм бол бид нар биткойноо зараад хүмүүсийн төлбөрийг өгнө гэдэг үндсэн гол систем байсан бол хүмүүс аль дээр зараад эхэлсний дараагаар биткойноо зараад ч нөгөөдхийнхээ араас хөөж чадхаа байсан гэсэн үг. За энэ үйл ажиллагаа хийгдсэн 2021 оны тэр 22 оны тэр интерest rate-ийн асуудал бас их холбоотой буюу бодлогын хүү. Бодлогын хүүг дээш нь өсгөөд эхлэхэд зах зээл дээр ерөнхийдөө жоохон айдас үүсчихсэн. За энэ хүү айдас нь одоо яг үүнийг дагуулад буюу UST-гийн зараад эхлэхээр Luna-гийн хэмжээ их болоод эхэлж байгаа гэсэн. Тийм учраас нөгөө үндсэндээ макро суур эдийн засгийн үндэслэлээр хүмүүс илүү их ашиг олсон. За тэгээд хүмүүс дээр дунд бол bank run гэдэг үзэгдэл одоо явагдаж эхэлсэн буюу төрүүлээд хамгийн хурдан зарах асуудал үүссэн. Тэгээд $119-оос $10 хүртлээр ерөөсө 2-3 хоногийн дотор унсан байж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо түрүүн ганагийн дурддаг маш олон хүн хохирсон. За тэгээд үнээс гадна олон хүн бас амиа орсон юм одоо харамсалтай үйл явдал болсон. Тэгэхээр Do Kwon бол үүнийхээ одоо төлөө өөрийнхөө зохиосон энэ хүү схемийнхаа төлөө ерөнхийдөө ял авлаа гэж ойлгож байна. Нэг юм асуулт байна. Энэ асуултанд товчхон хариулаад дараагийн video руу шилжчихье. Тэгэхээр OneCoin тэ за мөн Do Kwon-ы Luna Terra төслүүд за мөн FTX биржийн асуудлууд тэ энэ крипто салбартай холбоотой хэд хэдэн яг энэ систем нь нуруусан за мөн нэг талаасаа бас энэ lower гэж нэрлэгдэж байгаа ийм хэрэгүүд нэгтэл рүүгээ шийдэгдэж байна. Тэгэхээр крипто салбар энэ том хэрэгүүдээс ер нь ямар сургамж байна? За эндээс бол ер нь хүмүүс юу ойлгож авсан гэхээр хөрөнгө оруулагчид бол за ер нь яг нэг төслийг бол дахин шүтгэн асуудалтай байна. Яг ямар блокчейн дээр ямар одоо тэр tokenomics буюу white paper гэж бас хэлдэг те хамгийн анхны бичигдсэн зүйл нь юу байгаа нь тэр нь зах зээл дээр эргээд ямарваа нэгэн асуудал үүсгэхэд унах боломжтой юу гэдгийг нь илүү судалдаг болсон гэсэн үг. За тэрнээс хойшоогоо бол яг ийм одоо маш олон төрлийн санаануудыг гаргаж ирж байгаа төслүүд бол илүү сонирхолгүй болж эхэлж байгаа гэсэн.
хин илүү хамгийн байр суурь бат бөх байж болохоор байна буюу тэр tokenomics нь сайн байна. Тэр нь явж байгаа. Одоо ийм асуудал байна. Тэгэхээр нөгөө нэг илүү за магадгүй хүмүүс бол meme coin энэ төр гэдэг ойлголт байгаа. Тэднийг хүмүүс сонирхохоо болж гэж байгаа гэдэг ийм л одоо нөхцөлийг бол харж болохоор байна. За сургамж авч ийн гэж ойлгочлоо тэ нэг талаас. Тэгэхээр үргэлжлүүлээд илүү гэгээлэг зүйлийн талаар ярилцъя тий. Тэгэхээр дэлхийд дээр маш олон фэнүүдтэй болоод байгаа Zootopia-гийн 2 дугаар анги гарсан байгаа. Рекорд эвдэж явах шиг байна. Ер нь ямар амжилтуудыг үзүүлж байна? За тэрнээс өмнө та хоёр Zootopia-гийн 2 дугаар анги үзсэн үү? 2 дугаар анги нараа үзэж байгаа юм. 1 дугаар анги нь. За тэгвэл заавал үзээрэй гэж зөвлөх байна. Би сая өнгөрсөн амралтын өдрүүдээр үзсэн. Тэг үнэхээр хөөрхөн болсон байлээ. Ер нь бол ингээд зарим нэг киноны 2 дугаар анги 1 дугаар ангиасаа дордох тохиолдол бас цөөнгөө байдаг шүү дээ. Zootopia-гийн хувьд бол ерөөсөө хүлээлтийг бүр давсан тийм гайхалтай анимашн болсон байсан. За буюу өнгөрсөн баасан гарагт $1 тэрбум бокс офисын орлогын босхийг давж 2025 онд уг амжилтад хүрсэн Холливуудын 2 дахь кино болсон байна. За 11-р сарын 26-нд бол Америк нэгдсэн улсад нээлттэй хийсэн. За үүний араас бас олон улсад нээлттэйгээ явсан. За тэгээд бүр нарийн ярих юм бол дотоодын орлого нь $232 сая. За олон улсын орлого нь $753 сая хүрсэн байгаа. За хамгийн гол нь Zootopia 2-ын одоо хятад дахь амжилтыг онцлох хэрэгтэй. Олон улсын орлогын бараг $450 сая нь хятадын бүс нутгаас орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол хятад улс Америкийн кино театртаа гарах тоог бууруулж за тарифын хурцтмал байдаас болж хязгаарлалт хийхээр занал хийж байгааг харгалзан үзвэл асар том тоо болж байгаа. Одоо улс орны нөхцөл байдал болон олон улсын нөхцөл байдлыг үл харгалзан Zootopia 2 маань ийм амжилт үзүүлсэн байна. Тэгэхээр гадаад нэршлээс нь сонсоод зарим хүмүүсээс мэдхгүй үзэж байгаа хүмүүс ойлгохгүй ч магадгүй. Тэгэхээр энэ яг ямар ертөнцийг бүтээсэн анимашн болоод ийм онцгой ийм олон фэнүүдийг татчихад байна. Ер нь бол үндсэн гол философи нь одоо амьд чинь маш олон төрөл зүйл байгаа шүү дээ. Махчин байна, сүүн тижилтэн байна, тэрэн дотроо одоо хевлэр явагч байна, газрынхаа, усныхаа гих мэтчлэн одоо энэ одоо өөр хоорондоо ялгаатай байгаа байдлыг үл харгалзан бүгдээрээ одоо нэг дор нэг хотод хамтдаа амьдарч оршин тогтнож болдог шүү. Эвтэй найртай хамт амьдарч болдог шүү гэдэг үндсэн философиг Zootopia гэсэн анимашн өгдөг. Буюу ер нь энэ кинон дээр гарч байгаа диалогоос эхлээд ер нь цаа дутх сан нь бол маань одоо дэлхийн хүмүүст бол маш хамааралтай, хүн төрлөختөнд холбоотой тийм одоо уран бүтээл байгаа. Тэгэхээр маш гайхалтай уран бүтээл энэ жилийн бас хамгийн одоо өндөр борлуулалттай анимашнуудын нэгээр нэрлэгдэж байна тийм. Тэгэхээр үргэлжлүүлээд Японы SoftBank-ийн дараагийн нэг худалдаа авалтын талаарх мэдээллийг хүргэе. Тэгэхээр Японы хөрөнгө оруулалтын хамгийн том банкнуудын нэг болох SoftBank Switch компанийг $50 тэрбум худалдаа авч магадгүй гэдэг мэдээлэл цэцэгдээд байна. Тэгэхээр одоогийн байдлаар аль талаас нь аль биесны мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр Switch-ийн хувьд бол ер нь дата төвийн операторуудын ийм ажлуудыг хариуцдаг тийм технологийн компани байгаа. Тэгэхээр эндээс бид нар SoftBank-ийн дараагийн том амбицийг харж байна. За SoftBank-ийн хувьд OpenAI хамгийн том хөрөнгө оруулагч нар нэг болсон тийм. За мөн роботын компаниг худалдаж авсан. За мөн ARM-ийн эзэмшигч. За түүнээсээ гадна Ampere Computing гэдэг компаниг бас $6.5 тэрбум бас худалдаж авсан байна. Тэгэхээр тус компани Nvidia-д алдагдлаа нөхөхийн тулд дараагийн том яг энэ хиймэл оюун робот те эдгээр дээр бол яг эртнээс ингээд нэлээд потенциалтай компаниудыг бүтэн экосистемээр ингэж хөрөнгө оруулж худалдаа авч байгаа гэж хэлэхэд болно. Зөвхөн одоо хиймэл оюуны загвар хөгжүүлэх биш те дата төв робот те за мөн энэ дата төвийг зохицуулж байгаа оператор компаниудад ч гэсэн ийм хөрөнгө оруулалт хийж SoftBank-ийн хувьд бол ер нь зөвхөн нэг компанид зөвхөн нэг салбарт биш бүтэн экосистемээр нь ингэж харж хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг нэг ийм сонирхолтой стратегийн мэдээлэл байна. Тэгэхээр өнөөдрийн бидний хамгийн сүүлчийн мэдээлэл бол нэгэн сонирхолтой бас технологийн бүтээгдэхүүн гарсан баг шүү. Тэр робот маш жижиг роботыг нэгэн компани танилцуулсан байна. Тэгэхээр их сургууль байна. Тэгэхээр ямар робот вэ? Ер нь бол давсны ширхгээс жижигхэн микробот байгаа. За Пенсильвани их сургууль болон Мичиганы их сургуулийн судлаачид 1 мм-с жижиг хэмжээтэй робот бүтээснээ мэдгдсэн байна. За зүгээр ч робот биш, энэ нь мэдэрдэг, сэтгэдэг, үйлдэл хийх чадвартай анхны бичил робот гинэ. За илүү тодорхойлбол тус робот нь температурт хариу үйлдэл үзүүлэх, оператортай харилцах болон хөдлөх чадвартай юм мэдрэгчүүдтэй байна. За бүр нарийн тайлбарлал мэдрэх буюу сенс хийх нь болохоор одоо орчин температур зэрэг мэдээллийг хүлээн аваад за үйлдэл хийх нь операторын удирдлагаар хөдлөх болон зорилттой газарт хурж очино. За харилцах буюу communicate гаднын оператортой одоо мэдээлэл солилцох
ийм боломжтой байгаа. Тэгэхээр ер нь бол хүний биед орсон тохиолдолд гаднаас ингээд мэдээ солилцоод тэр үйлдэл хийж болно гэсэн. За, роботыг биеийн тодорхой хэсэгт за жишээлбэл хавдрын хэсэгт хүргэж болно. Ингэснээр одоо хавдрын эсрэг эмчилгээний эмнүүд чинь ер нь бол бусад эрхтэнд маш их гаж нөлөө үзүүлдэг штеп. Одоо энэ одоо эмийн тунг бууруулж бусад эрхтэнд үзүүлэх гаж нөлөөг бууруулах ийм онцгой ач холбогдолтой юм байна. Тэгэхээр ажлын эхэнд хөтөлбөрийн даваа гарагийн дугаар өгөр өндөрлөж байна. Бид хөрөнгийн зах зээл нэгтгэхээс өмнө Disney болон OpenAI компани хийсэн 3 жилийн хугацаатай лицензийн гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн бол Times сэтгүүлийн оны онцлог хүмүүсээр хэмэл оюуны салбарын тэргүүлэгчид тодорлоо. Мөн өнгөрсөн 7 өдрийн амралтын өдрүүдээр энэ жилийн хамгийн шилдэг тоглоомод тодорсон байна. Үүнээс гадна Zootopia энэ оны хамгийн өндөр борлуулалттай 2 дахь уран бүтээлэр бол нэрлэгдэж эхэллээ. Эдгээр мэдээллүүдийн дэлгэрэнгүй та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.